намайг ингэж зовж амьдарч байхад энэ хүмүүс инээгээл аз жаргалтайгаар амьдарч байх шүү дээ. Хинч намайг ойлгохгүй, хинч намайг тоохгүй. Би ямар ч үн цэнгүй гэсэн бодлоод хөвөрсөн өдрүүд саяхан юм шиг санагдаж байна. Магадгүй би хичнээн их зовлон дунжиж хүмүүс намайг ойлгох болоо тий. Хичнээн хэцүү байдалд орж иж, хичнээн их хичээж иж намайг хүмүүс үнэлэх болтоо гэж бодохгүй байлаа. Одоо би яаж юм гэхээр би тэгж бодохоо болсон. Аз жаргалтай хүмүүсийг харж, дагаж, инээмсэглэж тэр хүмүүст сайн сайхныг хүсэж сурсан. Тэгэхээр би өөрөө гуниглалаа гэд, би гомдлоо гэд, надад тийм хэцүү байгааг мэдэрлээ гэд, надад тийм их үр ашигтай зүйл биш юм билээ. Хичнээн зовход хүмүүс нэгээс 2 удаа л надад туслана. Гэхдээ өөрт надад тусалж чадахгүй. Яагаад гэвэл тэр хүмүүс амьдралтай. Тэр амьдралд нь би угаасаа саадуулах эрх байхгүй. Тэгэхээр миний шийдвэр юу байсан гэж би өөрийнхөө амьдралыг бүтээхээр шийдсэн. Тэгэхээр та ч гэсэн танд одоо хэцүү байгаа ч гэсэн яг одоо тэр хэцүү мэдрэмжүүдээ болоод өөрийнхөө сайн сайхныхаа төлөө амьдралаасаа гэрэл гэгээг олж хараасаа гэж хүсэж байна. Хэрв та яах учраа олохгүй, яаж тэр гэрэл гэгээг харж чадхаа мэдэхгүй байгаа бол мэдээж хин нэгэнтэй ярилцаасай. Амьдралыг эргээр хардаг хүмүүсийн сэтгэл зүг ойлгохыг хичээгээсэй гэж хүсэж байна. Тэндээс л бүх юм эхэлсэн дээ. Би өмнө нь хүний амьдрал зурсан зураг төөрөг байдаг. Энэ л миний хувь тавилан юм байна да. Би ч бүтлгүй азгүй, ядуу, хэцүү амьдралаар л дуусах юм байна. Би завсаар л байх юм байна гэж боддог байсан бол одоо би өөрийнхөө амьдралыг өөрөө бүтээж болох юм байна гэдэг байр суурин дээр би болсон байна. Танд үнэхээр хэцүү байгааг ойлгож байна. Гэхдээ ойлгох тусам тэрийг сонсож байгаа хүмүүний энерги унаж байдаг. Яг одоо энэ бичлэгийг сонсож байгаа та амьсгалж байна, амьдарч байна. Яагаад үүндээ талхаж болохгүй гэж бид амьдарч байна шүү дээ. Би даацтай хүн болоод төрсөн штэ тий. Магадгүй бид нар нохой эсвэл амтан, шавж, тий ургамал, модч болоод төрсөн байж магадгүй. Гэхдээ хүн гэдэг амтан илүү их хэрэгчлөөтэй. Хүснээрээ алхаж чадчихээн. Хүснээрээ уйлж, дуулж, гомдож чадчихээн. Энэ бүх хэрэгчлөө хүнд л байдаг. Энэ дэлхий дээр байдаг бүх амьтдын төрөл зүйлээс хүн гэдэг амьтан илүү их хэрэгчлөөтэй их дураар амьдрах боломжийг бид мэдрэх боломжтой байдаг. Тэгэхээр байгаа зүйлтэй талархаарай. Тэгснээрээ таны энерги илүү их эрэг болж эхэлнэ. Эрэг болсноор та амьсгалаа жиг давна. Амьсгалаа жиг давснаар таны бодисын солилцоо жигдэрч байна. Тэгснээрээ эрүүл биеийг зохицлох боломжтой. Эрүүл байвал болоо гэж хүн болгон ярьдаг. Тийм учраас эрүүл байхын тулд сэтгэлийн эрүүл мэндээ бас хайрлаарай, битгий зовоорой, битгий гуниглаарай, битгий уурлаарай. Мэдээж би таныг огт битгий гэж байгаа юм биш. Түүндээ битгий удаан живээрэй. Удах хэрэггүй. Ямар нэгэн сайхан зүйл байж л таарай. Хин нэгэн байхгүй хахад өөр хин нэгэн байдаг. Тийм ээ. Би аавгүйгээ гуниглаал байвал уйлсаар л ахвал. Би ганцаараа гээ гуниглаал байвал гуниглсаар л ахвал. Өөрт байхгүй зүйлээ бодож гуниглахын оронд өөрт байгаа зүйлээ бодож илүү их аз жаргалыг мэдрээсэй гэж хүсэж байна. За та бүхэндээ амжилт хүсье. Баяртай.